Хүндрэлтний түүхэнд үлдээсэн гайхалтай олон үйл явдлуудыг маш олон гайхалтай уран зургуудаас бид харж болдог. Уран зураг гэдэг бол өөрөө хардаг яруу найраг гэж олонтоо сонссон баг. Тэгэхээр энэ олон гайхалтай хүндрэлтний түүхэнд сод бүтээл болж үнэлэгдэн гайхагдсан шагширгдэж байгаа энэ бүтээлүүдийг зураачд маань хаанаас санаа авч хэрхэн яаж бүтээсэн талаар та бодож үзсэн үү? Тэгэхээр Библи ба урлаг. Тэгэхээр Библи гэдэг бол өөрөө хүндрэлтний түүхэнд өв болон үлдсэн маш гайхалтай үнцэнтэй амьдралын гарын авлага болсон ном байдаг. Эдэн мянган жилийн доош дэлхий дээр хамгийн шилдэг борлуулалттай бестселлер ном байсаар байгаа. Харин энэхүү үнэнг зураачд маань хэрхэн яаж өөрийнхөө бүтээлд хүслэн харуулж ямар утга санааг илэрхийлэхийг зорьсон талаар хүн болгонд хэдийдэн сайн мэддэг. Тэгэхээр бид энэхүү контентоор дамжуулан өв болон үлдэгдсэн эдгээр гайхалтай сод бүтээлүүд маань бидэнд юу өгөхийг зорьсон юм болоо? Та мэдхийг хүсэж байна уу? Тэгвэл таныг энэ гайхалтай аялалд урьж байна. Нидерландын алтан үеийн зураач Жерард ван Хонтерс бол зохиомжтой бүдэг харанхуугаас гэрэлтдэг үзэгдлүүдийг дүрсэлдэхэрэн алдартай байсан бөгөөд шөнийн Жерард хочтой байсан гэдэг. Тэрээр Карари хаан ихэнх үед Ромд очиж Караваджогийн нөлөөнд автан түүний хэм маягаар зурж маш их амжилтанд хүрсэн нэгэн байлаа. Нидерландад буцаж ирснийхээ дараа тэрээр хөрөг зургийн төрлөөр голчлох болсон юм. Караваджо гэдэг нь өөрөө хинбэ гэхээр одоо караважизм гэж бүр ярьдаг тийм урлагийн тийм бүхэл бүтэн тийм дүрслэл дүр дүрслэлийн тийм одоо хэм маягийг үүсгэсэн сүйдрэлсэн хэсгүүдээс яг гол харуулах гэж байгаа тэр дүрс зохиомжоо гэрэл рүү ингэж нааш нь түрж авчирч харанхуугаас ингэж тодтогч гаргаж ирдэг. Тиймэрхүү зүйлийг маш чадамгай хийдэг. Яг энэ хэм маягаар нь түүнээс суралцсан Жерард ван Хонтерс гэдэг зураач юм. Нидерландын алтан үе буюу сэргэн мандалтын үеийн дэлхийн урлагийн түүхэнд гол бас топ зураачдын нэг болох Жерард ван Хорнстын тухай та бүхэнд ярьж өгчээ. 1622 онд зурсан Жерард ван Хорнц зурсан энэ хонжтын хүндэтгэл гэдэг зургийг одоо бүгдээрээ тайлбарлацгаая. За Жерард минь өөрөө бас шүний Жерард гэд точтой байсан. Яагаад вэ? Ямар учиртай юм бэ гэхээр Жерард минь харанхуй бүүдийг дүрслээс тухайн гэрлийг яг ингэж сонгож хүний нүдэнд яг тусахүйц зохиомжуудаа авдаг байсан бүтээлтэй тусгадаг байсан илүү их онцлогтой энэ уран бүтээлчийн онцлог нь зохиомжийг маш мундаг харуулт. Одоо жишээлбэл юм гурвалжилсан юм зохиомжууд болохоор маш их хүнд их хүрж чаддаг, хүний нүдний тусгал, хүний зүрх сэтгэлд бас хүрж чаддаг тийм илэрхийллүүдийг гаргах боломж. Яг ингээд гурвалжаар хоёр талаас нь зүүн баруун талаас нь орж өгсөн. Одоо энгийн хүнээр бол ингээд сум заацсан юм шиг тий. Энэ гол нь шүү, энэ яг төвөн шүү гэсэн байдлаар хүний нүдэнд яг ингээд дүрслэлд орж ирэхээр одоо энэ Христийг төрүүлсэн юм их Мария гэх тэгээ энэ одоо нөхрийн нэг толгой. За Мариагийн нөхөр Йосеф гэдэг энэ хүмүүсийн энэ гурвын энэ гурвалжилсан энэ хэсэг энэ талд байгаа энэ хонжтын энэ толгойн энэ гурвалжилсан хэсгийг маш энгийн мөртлөө яг ингээд хослоод яг хүний нүдэнд ингэж маш зөвөр нүдний тусгалд маш зөвөр одоо тэр зохиомжийн тэр шийдлийг маш зөв гаргаж чаддаг мундаг майстер хүн байсан. Хонтерстын өөрийнх нь энэ зураг тэр олон мундаг гайхамшигтай зургуудаас нэг илүү гараад сүйд болохгүй ч гэсэн ялгарх онцлог нь юу юм бэ гэхээр Христээс гэрэл цацарж байгаа маягаар энийг шийдэж өгсөн байна. Яг ингээд гэрэл туссан биш яг Христ өөрөөс нь те гэрэл цацарж байгаагаар тэрийг дүрсэж хүмүүсийн нүрэн дээр туссан энэ гэрэл те энэ нь болохоор хаа нэг газраас ингэж цацраад ирсэн гэрлийн ойсон тэр тусгал нь ингээд тэр хүмүүс тэр туссан биш. Яг энэ дөнгөж мэдлсэн Христэс өөрөөс нь цацарж байгаа гэрлийн хүмүүсийн нүүрэн дээр
туссан. За Жерард Ван Хонтхорстын энэхүү уран бүтээл болох Хончтын хүндэтгэл энэ зургийн гол санаа нь Библийн ишлэлээс сэтгүүлсэн Иохан номын 1:9 дээр гардаг. Хүн бүрийг гэгэрүүлдэг жинхэнэ гэрэл ертөнцлөө ирж байв. Жишээл дотроо тий Христ яг тэр цаг үед амьдарч исэн бол яг Христ ирсэн бол яг ямар мэдрэмж байх болоо, яаж төрслөх байсан болоо. Библийн судрын тэр үгийн дагуу Христ бол харанхуй боолч бас хүн төрлөختнийг аврахаар ирсэн. Энэ харанхуй ертөнц, энэ ертөнц бол Бурхныг хардггүй байгаа энэ хүмүүс харанхуй ертөнц нийгэмдэр Бурхан өөрөө тэр авралыг өгөхөөр мэндэлж байгаа. Тийм учраас тэр харанхуй дундаас гэрэл, тийм ээ? Гэрэл гарч байгаа. Гэтэл энэ цаашаага ямар их үр нөлөөтэй одоо зүйл болж түүний энэ ухтур үеийг харуулж байгаа тийм. Урлаг дотроо дүрслэх урлаг болвол Бурхны тэр бүтээлч мөн чанарыг бас өвлж авсан байдгаараа бас онцлогтой юм байна л да. Уг бүтээл нь сайн ажиглаж харахад од гаргас орчлон ертөнц төв дэлхийг бүтээсэн жинхэнэ бүтээгч нь өөрөө бидний дунд морилон ирснийг уран гар оюун биерийн аялгаугаар гүн хүндэтгэлтэйгээр дүрслэн үзүүлсэн байгаа юм. Тэгээд Есүс тэдэнд дахин ертөнцийн гэрэл бол би байгаа юм. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Иохан 8:12. Би ертөнцид байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. Иохан 9:5. Энэ үгийг тодтхон харуулсан. Ийм бүтээл болж чадсан. Ийм ч зорилгоор бүтээсэн ийм бүтээл юм аа. Хончтын хүндэтгэл гээд 1622 онд зурсан энэ бүтээл нь Уулроф Рихардсын үзээд байдаг. За тэгээ энэ бүтээлийн нэг онцлог нь маш их үзэгчтэй байдаг. Зөвхөн Христ мэндэлсний баяраар төдийгүй бусад цав юуд ч гэсэн урд нь хүмүүс байнга шавж үзэж идэг. Тийм зургийн нэг байдаг юм гинэ. Эрхэм үзэгч та Нидерландын алдар зураач Жерард Ван Хонтхорст буюу Шөнийн Жерардын Хончтын хүндэтгэл хэмээх уран зургийн ертөнцөөр аяллаа. Дараагийн уран зургаар иргэн уулзлаа. Түр баярлалаа.